Зохиолыг бичсэн Сэрчингийн Үүр цайх. Зохиолыг уншсан Туул Синди. Ивэл. Энэ бүх үйл хэрэг тэрбээр аавыгаас сэжиглэж зориуд энд ирээд хүүхдийг манд хэн нэгэнд өгчлөө хэмээн харцсан хэвээр. Харин энэ бүгдийн донд шаналсан мэт царайтайж ганц тайван байгаа хүн нь Номинжин. Өгөх хүндээ өгөөд ажлын хөлсийг нь ч түлжгсэн болохоор эдэр зүмөөс хүүхдийг нь амжилттай салгаж чадсандаа хогчндээ гэж дотроо инээж байлаа. Тэд Сингапураас гарахаас өмнө цаг хугацаа хожих гэж хүмүүс хөлсөөлж хонгороог хайлгажээ. Их сургуулиас хаягийг нь яаралтай тодруулаад гэр орноор нь оч гих мэтчлэн чиглэл өгөөд хахац цацтал нь мөнгө шидэв. Тэдгээр хайх хүмүүсийн дунд хөлсний цагдаач орсон тул төрийн хүчинч гэсэн хөдөлсөн гэсэн үг юм. Ийхүү тэднийг буцаж ирэхдээ хөдөөгөөс хонгороог ээж аавтаа нь хүүхэд хулгайлсан хэрэгээр хорих гэж баривчилж авчирсан байв. Онгоцны хөдөлгүүрийн нүсэр дуу намдаж Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах үед эдэр зүмийн зүрх хоолойд нь тэгэлчих шиг болов. Сингапураас буцах бүх нислэгийн турш тэрээр ганцч үг дуурсангүй. Зөвхөн хүүгээ алдсан тэр хоосон орон зайг л дотроо тээж энэ бүхнийг аав нь л зохион байгуулсан гэдэг хардлагадаа улам итгэсээр иржээ. Хүүхдийнхээ хоосон үлгийг Сингапурын тэр тансаг байрны шалан дээрээс олохдоо л түүний ертөнц нурсан билээ. Хажууд нь суух осор захирал харин ч нэг тайван гэхдээ нүүрэндээ ихэд бухимдсан дүр эсгэн уцаар тасралтгүй ярина. Тийм ээ, шууд баривчил. Хэрвээ эсэргүүцэл үзүүлбэл хүч хэрэгэл. Эцэг эхийг нь ч хамт авчир. Бүх хөл бүтэн гэр бүлээрээ нийлж гэмт хэрэг үйлдсэн байж таарна. Мөнгө асуудал биш гэдгийг чи мэднэ шүү дээ. Гол нь миний ач хүү гол. Эдэр цүм энэ үгсийг сонсоод аав руугаа заналтай харц шидэв. Жүжигч юм да. Ямар гайхалтай жүжиглэж чадаж байна. Хүүг минь өөрөө холдуулж хаад одоо бүх хэргийг хонгороо руу тоох гэж юу? Номинжин хажуунаас нь эдэр цүмийн гарыг зөөлөн атгаж хайраа битгий шаналл да. Аавчин ч гэсэн шаналж байна. Хүүхдийг чинь заавал олно. Тэр хонгороо гэгч чинь ийм хорон санаатай хүүхэн байсныг хэн мэдвүлээ. Хөөгцнийхөө өшөөг ингэж ч авч байх гэж. Эдэр цүм түүний гарыг үл томсорлон түлхөв. Чимээгүй. Чи юу ч мэдэхгүй ээж. Хонгороо бол тийм хүн биш. Онгоцноос буухад тэднийг хид хідэн хар костюмтай ирчүүд цагдаагийн 2 өндөр албан тушаалтан угтан авав. Захирлаа таны хэлснээр бүгдийг зохицуулсан. Сэжигтнүүдийг дарахнаас баривчилж авчираад одоо мөрдөн байцаах дээр байцаалд авч байна. Гэж нэг нь осор захиралд бүхийнгөө илтгэв. Осрын нүдэнд хүйтэн гал гэлэлзаад өнгөрөв. Сайн байна. Надад үнэнээ хэлэхгүй бол яахыг нь та нар сайн мэднэ биз? Тэр охиныг ч эцэг эхийг нь ч битгий өршөө. Хүүхдийг хаан нуусныг нь л олж мэд. Энэ яриаг сонссон эдэр цүмийн төвчээр алдарч аавынхаа ингрээс зуурж авав. Та чинь юу хийчих вэ? Хонгороог баривчлуулсан гинүү? Та өөрөө хүүг минь зайлуулж хаад одоо гим зэмгүүхнийг хэлмэгдүүлэх гэж байна уу? Би таныг ийм муухай хүн гэж бодсонгүй. Осоор хүүгийнхээ гарыг хүчтэй салгаж алгадахт өгснөө арайхийн бие барив. Тинийг амтан байна штэ чи. Чиний тархичи эргэж гэж үү? Наад хонгорооч биднийг Сингапур явсныг мэдээд араас очиж хүүхдийг хулгайлж тэр шулам чиний хүүхдээр дамжуулж надаас мөнгө салах гэсэн башар арга нь энэ. Чиний тэр хайртай гэдээс охин чинь ийм л нэгэн байсан юм. Худлаа. Би итгэхгүй. Эдэр цүм ингэж хашгираад буудлал руу угтсан хүмүүсийн дондор шурган гүйж гарав. Тэр галзуурхт өгөж байлаа. Нэг бол аав нь хүүг нь үгүй хийгээд хонгороог хэлмэгдүүлж байна. Эсвэл хонгороо үнэхээр үгүй. Тийм байх ёсгүй. Тэр өөрийн нүдээр үннийг олохоор шийдэж шууд мөрдөн байцаах газар руу такси барин хөдлөв. Ардаас нь харж үлдсэн осоор хүйтнэр мушилзав. Номинжин, чи хүүг дагаад яв. Гэхдээ битгий танигдаарай. Юу олж байгааг надад мэдээлж бай. Энэ тэнэг толгойгч одоо бодит байдалтай нүүр тулуулъя. Ингээд өөрөө тансаг хар машиндаа суув. Дархны нэгэн захын хороололд амьдардаг хонгороогийн эцэг их хоёр амьдралдаа үзэж дуулаагүй аимшигт явдалтай нүүр тулжээ. Хэдэн өдрийн өмнө хаалга хүчтэй нүдэн орж ирсэн цагдаа нар тэднийг ямар ч тайлбаргүйгээр баривчилж хүүхэд хулгайлсан гэх хүнд хэрэгт буруутхан хот руу авчирсан байв. Хонгороо өөрөө ч юу болоод байгааг ойлгохгүй цочролд орсон байлаа.
Хадам ээжтэй хөөгдөөж гэрээсээ зовхдох шахам гарч хүүгээ орхихоос өөр аргагүй хөрсөн тэрээр эцэг эхтэрээ ирээд 10 гаруй хонож байв. Гэтэл саяхан тэрээр өөрийгөө дахин жирэмсэн болсноо мэджээ. Энэ аимшигтай нөхцөл байдалд нэг хүүхдээ алдаа зогсохгүй нөгөөг нь тээж яваагаа мэдсэн тэрээр бүхнээс тасарсан мэт байв. Тэднийг хүйтэн чийг үнэрсэн байцаалтын өрөөнд тус тусад нь суулгажээ. Хонгороогийн ээж хоёр нүд нь бүлтэртлээ уйлж аав нь буурал толгоогоо гудайлган суун. Бид юу буруу хийсэн бэ хүүхдүүдээ? Миний охин хизээч тийм юм хийхгүй гэж ээж нь шулгана. Өрөөний хаалга чахран онгойж осор захирлын хөлсний хүн болох нээлт тас хийсэн мөрдөн байцаагч орж ирэв. Тэр ширээний ард сууж хонгороо руу жигшсэн харцаар харлаа. За хонгороо минь жүжиглэхэ болсон дээр бах. Хүүхдийг хаана нуусна хэл. Чи Сингапур руу нисээд хүүхдээ хулгайлаад буцаж ирснийг бид мэднэ. Гэрчиж байгаа. Хонгороо цочирдсандаа дуунж гарсангүй. Юу яриад байгаа юм бэ? Сингапур гэсэн үү? Би эндээс дарахнаас нэг ч алхам гараагүй. Та юу яриад байгаа юм бэ? Битгий худлаа яриад вэ? Осор захирлын ачийг хулгайлсны чинь төлөөс чамд хитрхи хүнд тусна. Чиний энэ ядарсан эцэг эх чинь хамт ял үүрнэ. Тэднийг боддгоо мө чи? Уурхайн тэтгэврийн хөгшин насаараа тоогооч хийсэн их чинь одоо чамаас болж шорон татах нь дээ. Энэ үг хонгороогийн зүрхийг зүсэв. Та нар яаж ийм гүтгэлэг хийж чадчихэна? Би хүүгээ хулгайлаагүй штэ. Тэд өөрсдөө л нэг юм хийсэн байж таарна. Намайг хөөсөн штэ. Хөөсөн гинэ гэж мөрдөн байцаагч өгөөдөв. Тийм дээч чи өшөө авч хүүхдийг нь хулгайлсан байна штэ. Бидэнд баримт байгаа. Тэр ууттай зөөл гаргаж ирэн ширээн дээр тавилаа. Дотор нь нялх хүүхдийн жижигхэн оймс байв. Үүнийг дархандах гэрээс чинь чиний цүнхнээс олсон. Энэ чиний хүүгийн оймс мөн үү? Хонгороо нүдэндээ ч итгэсэнгүй. Энэ бол хүүгийнх оймс мөн байв. Гэхдээ яаж? Үгүй энэ яаж би авч яваагүй штэ. За одоо хангалттай үннээ хүлээхгүй бол эцэг эхийг чинь чамтай хамт хорж хүндрүүлсэн зүйл ангаар яллна. Хүүхдийг хаана нуусан? Яг энэ мөчөөд хонгороогийн дотор муухайрч хоолой руу нийгэм цоргиод ирэв. Өнгөрсөн хэд хоногт түүнийг завааж байсан жирэмсний хордлого энэ аимшигтай дарамтны доор улам хүчтэй илэрчээ. Тэр амаа даран огиулхаа болох гэж хичээв. Мөрдөн байцаагч үүнийг анзаарч юу вэ? Айсандаа би ч муу байгаа мó? Эсвэл гэж хэлж дуусаагүй байтал өрөөний хаалга саван онгойж идэр цум ухсгийн орж ирлээ. Хонгороо идэр цум хайртай бүсгүйгээ цонхийж цайсан дотор нь уухаарж байгаа бололтой амаа дарсан нүдэнд нь айдас цөхрөл хослон байхыг хараад зүрх нь урагдах шиг болов. Тэр мөрдөн байцаагчийг түлхэн хонгороо руу чиглэв. Хонгороо чи зүгээр үү? Юу болоод байгаа юм бэ? Та нар энэ хүнээс яагаад байцаалт аваад байгаа? Хонгороо түүн рүү итгэж ядсан харцаар ширтэв. Идэр цөмөө чи яаж? Би нисэх буудлаас шууд ирлээ. Хүүг алга болсон гэж сонссон. Тэгээд аав чамайг баривчлуулсныг мэдлээ. Хонгороо минь би чамд итгэж байна. Чи хүүг аваагүй үсттэй. Энэ бүхнийг миний аав зохион байгуулсан уу? Хонгороо түүнийг хараад дотроо хуримтлагдсан бүх гомдол айдас хайран зэрэгцэн оргилж нулимс нь хацрыг нь даган уурсав. Гэвч яг тэр мөчөд хордлогон дийлдэж тэрээр өрөөний буланд байх хогийн сав руу гүйн очиж бөөлжөв. Идэрцэн цочирдон түүний ар нурууг илэв. Хонгороо чиний би зүгээр үү? Юу болоод байгаа юм бэ? Тэд чамайг зодсон юм уу? Хонгороо арайхийн амьсгаа авч нүрэ арчаад түүн рүү эргэж харлаа. Түүний нүдэнд зөвхөн уй гашуу биш өөр нэгэн шийдэмгий басгүй цөхрөнгөө барсан гэрэл байв. Идэр цөмөө гэж тэрээр шивнэлээ. Тэд намайг зодоогүй. Гэхдээ би тэр гүнзгий амьсгаа аваад би дахиад жирэмсэн болчихсон. Энэ үг өрөөнд бөмбөг дэлбэрэх мэт сонсогдов. Мөрдөн байцаагчийн ам ангааж үзгэн гарнаас нь мултрав. Идэрцэн юу сонссноо ойлгох гэж хичээн хэсэг гацав. Юу гинэ? Жирэмсэн гинэ? Тийм ээ. Би хоёр дахь хүүхдийг чинь тээж байна. Идэрцэмийн толгойд бүх зүйл эргэлдэв. Хонгороо жирэмсэн. Хоёр дахь хүүхэд. Тэгвэл тэр яаж нэг хүүхдээ хулгайлж чадах вүлээ?
Энэ бүхэн утгагүй шүү дээ. Тэр огцом эргэж мөрдөн байцаагчийн өөдөөс хашгирав. Та сонсвоо? Тэр жирэмсэн гэж байна. Миний хүүхдийг тээж байна. Гэтэл та нар түүнийг өөрийнх нь хүүхдийг хулгайлсан хэрэгээр баривчилж байгаа мó. Энэ чинь солиорол. Энэ бол гүтгэлэг шүү. Та нар бүгдээрээ миний аавын захиалгаар ажиллаж байна. Идэр зум хонгороог тэрэн авч өрөөнөөс гарахыг заавдав. Би чамайг эндээс гаргана. Би аавтаа ч ярина. Энэ бүхнийг зогсооно. Яг энэ үед осор захирал өөрийнхөө тансаг өрөөнд сууж байлаа. Хажууд нь номинжин байв. Мөрдөн байцаагчаас ирсэн яаралтай дуудлага түүний төлөвлөгөөг оронгоор нь эргүүлв. Юу гинэ? Жирэмсэн гинэ? Чи итгэлтэй байна уу? Хараалид. Яаж тэгдэг байна? Осор уцаа таслав. Түүний нүүр бараажээ. Тэр охин дахиад жирэмсэн болсон байна. Номинжингийн сайхан царай үзэн ядалтаар солигдов. Үгүй, эн чинь худлаа байх. Тэр идэр цүмийг өөртөө барьж үлдэхийн тулд худлаа ярьж байна. Худлаач вэ, үнэн ч вэ, энэ бүхнийг өмөлчихлээ. Ингэж осоор шүдэ хавирав. Жирэмсэн эмэгтэйг тэр дундаа эцгийнх нь хүүхдийг тээж яваа эмэгтэйг хүүхэд хулгайлагч болгоход хэцүү. Хэвлэл мэдээлэл үнэрлвэл миний нэр хүнд сүрнэ. Тэгэхэд яах гэж номинжин хорон санаагаар асуув. Тэр хүүхэд осолдох хэрэгтэй мүү? Эсвэл эхийг нь химэн хэлэх зуурт гайхширсан осоор түүнийг сэрэмжилсэн харцаар харав. Энэ хүүхэн түүний бодож байснаас ч илүү харгас, илүү аюултай ажээ. Үгүй, хитрхи заван ажил болно. Гэхдээ би тэр хүүхдийг төрүүлэхийг зөвшөөрөхгүй. Эсвэл төрсөн ч идэр цүмд өгөхгүй. Харин одоо бидэнд нэг л зам үлдлээ. Түүнийг чимээгүй болгох. Тэгээд осрын харцанд хүйтэн мисгүйх шиг гялс хийв. Бид нэгэн тэхэлсэн жүжгээ дуусгах хэрэгтэй. Түүнийг жирэмсэн байсан ч хамаагүй хүүхэд хулгайлсан гэдэгт нь идэр цүмийг итгүүлэх ёстой. Харин энэ бүх өмнөнийг үл мэдэн хотын нэгэн нууц байранд үжингоо асрагчийн хамт бяцхан итгэлийг бүүйлэн суулаа. Тэрээр хүүхдийг Сингапураас авчирч өөрийнхөө бүрэн хяналтанд байлгаж байв. Миний бяцхан ханхүү, эмийн чамайг хиндэж өгөхгүй. Чи бол энэ гүрний жинхэнэ өв залгамжлагч. Тэр хөдөөгийн охин ч биш. Тэр муу зайлтай номинжин ч биш. Зөвхөн чи. Одоо л тоглоом эхэлж байна. Гэж тэрээр хүүхдийн духан дээр үнсэхдээ хүйтнэр мишээжээ. Түүний тоглоом дөнгөж эхэлж байв. Би хоёр дахь хүүхдийг чинь тээж байна. Хонгороогийн амнаас гарсан энэ үгээс хүйтэн чихтэй байцаалтын өрөөний агаарыг зүсээд цаг хугацааг зогсоочих шиг болов. Мөрдөн байцаагчийн гарнаас мултарсан үзэг шалан дээр тогхийн унах чимээл гинтийн чимээгүйг эвдэв. Идэр цүм юу ч хэлж чадахгүй гатсан байлаа. Түүний нүд цочирдол үл итгэсэн байдлаас аажмаар уур хилэн эцэст нь аимшигтай ухаарал руу шилжив. Тэрээр аавынхаа хөлсний мөрдөн байцаагч руу аратан мэд эргэж хашгирав. Та сонсвоо? Тэр жирэмсэн миний хүүхдийг тээж байна. Ийм байхад та нар түүнийг хүүхэд хулгайлсан гэж гүтгэж чадж байгаа мó? Энэ чинь солиорол. Энэ бол миний аавын зохион байгуулсан гүтгэлэг. Химээгээд тэр хонгороог тэрэн авч би чамайг эндээс гаргана. Би бүгдийг нь зогсооно. Гэж шивнээд өрөөнөөс хүчээр чирч гаргахыг заавдав. Гэвч яг тэр мөчөд коридорт хүнд гутлын чимээ гарч осор захирлын илгээсэн хоёр жүндэр албан тушаалтан тэднийг дагсан хар костюмтай ирчүүд орж ирлээ. Идэр цүм ноёнтон, та албан үргээ гүйцэтгэж байгаа хүмүүс цаадаа болж байна. Энэ бол хүүхэд хулгайлсан онц ноцтой хэрэг. Гэхэд хулгайлаагүй гэж идэр цүм яриаг нь тасалж хашгирав. Тэр миний хоёр дахь хүүхдийг тээж явааг та нар харахгүй байна уу? Гэхийг сонсоод тэрхүү ахлах мөрдөн байцаагч илтэд басаж доромжилсан өнгөөр мушээжээ. Энэ бол осрын итгэлт хүн түүний захиалгыг үг дуугээ биелүүлдэг нэгэн. Ноёнтон минь, эмэгтэй хүн жирэмсэн байх нь түүний гинт хэрэг үлдэхгүй гэсэн баталгаа болдоггүй. Магадгүй энэ нь нөхцөл байдлыг хүндрүүлэх гэсэн оролдлогч байж мэднэ. Бид с 'жигтнийг үргэлжлүүлэн байцаах шаардлагатай байна. Гэж заналтаа хэлээд идэр цүмийн гарыг хонгороогоос хүчээр салгав. Битгий, болооч, хонгороо, би чамд итгэж байна.
гэж тэрээр хашгирсан ч хар хувцснуу түүнийг хоёр талаас нь сугдан байрж мөрдөн байцаах газрын байрнаас хүчээр чирч гаргалаа. Хаалга түүний ард тас гítэл хаагдахад хонгороогийн цөхөрсөн харцал түүний сэтгэлд үлджээ. Осор захирлын тансаг харш аимшигтай чимээгүй хүйтэн оргиж байв. Идэр цөм аавынхаа өрөөний хаалгыг саван орж ирэхэд осор болон наминжин хоёр юу ч болоогүй мэд коньяк шимэн сууж байлаа. Та яаж ийм аимшигтай зүйл хийж чадж байна? Идэр цөм аавынхаа ширээг нүдэн хашгирав. Тэр чин жирэмсэн миний хүүхэд. Гэтэл та түүнийг шоронд хийж байна уу те? Ингэж хилэгнэх хүүгээ хараад тэссэнгүй учир осор хунгаа аажуухан тавилаа. Түүний царай ямар ч сэтгэл хөдлөлгүй байсан ч нүдэнд нь хүйтэн оч гэлэлцэх нь яахаас ч буцахгүйг илтгэх мэд. Хүү минь суу. Чи хэтэрхий сэтгэл хөдлөлтөй байна. Энэ чинь л чиний алдаа. Химэн ихэд биеэ барьж хэлэхэд би суухгүй. Та тэр эмэгтэйг миний хүүхдүүдийн ихийг гүтгэлээ. Гүтгэлээ гинэ. Осор яжтай инээмсэглэв. Чи түүнийг жирэмсэн гэдгийг сонсоод л бүхнийг мартчихаж тэр чамайг ингэнэ гэдгийг яг таг мэдэж байсан юм. Тэр охин бол чиний төсөөлж байснаас чинь хамаагүй илүү залтай, илүү аюултай. Ингэж тайван бөгөөд цохилттой хэлэхэд худлаа. Хонгороо тийм хүн биш. Гэх залуугийн дуу цөхөрсөн байртаа дуурахад тийм үү гэж осор хэлээд наминжин руу дохив. Наминжин босож ширээн дээрх нэмгэн хавцснаас хідэн хуудас цаас гаргаж ирэв. Идэр цөмөө гэж наминжин ялдан боловч хатуу хоолоогоор эхлэв. Бидний Сингапурт холбоотон чиний хүүхдийг алга болсны дараа шалгалт хийсэн. Тэр өдөр хонгороо гэх эмэгтэй нэр дээр дархны нэгэн банкны данснаас Сингапурын нууц данс руу их хэмжээний мөнгө шилжсэн байсан. Энэ данс нь хүүхэд хулгайлдаг олон улсын гэмт бүлэглэлтэй холбоотой болох нь тогтоогдсон. Идэр цөм цааснууд руу ширтэв. Тэнд үнэхээр л банкны хуулга ямар нэгэн нэрсийн жигсаалт байв. Мэдээж энэ бүхэн осрын мөнгө, наминжингийн залмихээр бүтсэн хуурамч баримт байлаа. Энэ худлаа. Энийг та өөрөө зохиосон байна. Хонгороод ямар юмных нь мөнгө авах вэ? Энэ таны л бохир мөнгө ах. Химэн ойлгомжтойгоор тайлбарлахад тэнийг юм бүү ярих хүн минь гэж осор анх удаа дууга өндөрсгөв. Бодит байдалтай нүүр тул. Чиний тэр гэгээн хонгороо чинь биднийг Сингапур явсныг мэдээд чамайг наминжинтай хамт байгааг дуулаад юу бодож юу төлөвлөснийг би хэлье. Осор босож хүүгийнхээ мөрөн дээр хүнд гараа тавилаа. Тэр охин сандарсан. Чиний анхны хүүхдийг гаргасан ч миний гэр бүл байр суурь олж чадахгүйгээ мэдсэн. Тэгээд тэр аимшигтай төлөвлөгөө зохиосон. Нэгдүгээрт анхны хүүг чинь хулгайлах. Түүнийг нууж байгаад хэсэг хугацааны дараа өөрөө олж өгч баатар болох. Эсвэл биднээс асар их мөнгө нэхэх. Хоёрдугаарт тэр өөрийгөө дахин жирэмсэн болсныг мэдэж байсан. Энэ бол түүний сүүлчийн хамгийн том барьцаа. Хэрэг баригдвал би жирэмсэн. Надад ийм зүйл хийх сэтэл байхгүй гэж жүжиглэх. Яг одоо чамд хийж байгаа шиг чинь. Идэр цөмийн толгой эргэж байлаа. Энэ бүхэн хэтэрхий аимшигтайж ямар нэгэн байдлаар логиктой сонсогдож байв. Аав нь үргэлж зөв байдаг. Аав нь хизээч алдаа гаргадаггүй. Гэтэл хонгороо түүний хайр. Үгүй тэр мөнгөний шилжүүлгийг хийгээгүй байх гэж тэр сулхаан дугарлаа. Наминжан гэж осор хүйтнэр хэлэв. Манай мөрдөгч түүний дархандах гэрээс юу олсныг хэлээд өг. Гэхэд наминжин гүнзгий амьсгаа авч тэд түүний цүнхний нууц халааснаас Сингапурын онгоцны тасалбарын баримт олсон. Тэр биднийг очсноос 2 хоногийн дараа очоод хүүхдийг алга болсны маргааш нь буцаж ниссэн байсан. Энэ бол цэвэр гүтгэлэг байлаа. Хонгороо дарахнаас нэг ч алхам хөдлөөгүй билээ. Гэхдээ идэр цөм үүнийг мэдэхгүй. Түүний сэтгэлд итгэл үнэмшил нь хайр сэтгэлтэй нь аимшигтай тэмцэлдэж байв. Чи сонсвоо гэж осоор ялсан өнгөөр хэлэв. Тэр чамайг, намайг бүгдийг мань хуурсан. Одоо чиний өмнө 2 л зам байна. Нэг бол тэр уруугч гэмт хэрэгтэн охины хойноос явж өөрийнхөө бүх ирээдүйг, нэр хүндийг, гэр бүлээ устгах.
Эсвэл энэ эмгэнэлт явдлыг хүлээн зөвшөөрч өөрийнхөө амьдралыг авч үлдэх. Чи бол эмч болох ёстой хүн. Би чамайг Америк руу явуулнаа. Чи тэнд дэлхийн хэмжээний мэс засалж болно. Энэ бүх бохир заваан зүйлсээс хол. Идэр цүм шалан дээр хевснийхийг удтал ширтэв. Түүний дотор ямар нэгэн юм тасран унав. Хүүгээ алдсан, хайртай хүн нь хуурсан, жирэмсэн гэдгээрээ хүртэл түүнийг барьцаалсан. Түүний зүрх сэтгэл үхжиж, мэс болон хувирч байлаа. Таны хэлснээр болтугай гэж тэр эцэст нь шивнэлээ. Хонгороо хэдэн өдөр хорж байцаасны эцэст оргон зайлахгүй гэсэн батлан даалдаар жирэмсэн гэдгийг нь харгалзан төр соллоо. Гэвч энэ нь осрын төлөвлөгөөний нэг хэсэг байлаа. Тэд хонгороог сулалсан ч гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлээр түүний эцэг эхийг баривчлан үлдээв. Сэтгэлээр унаж, дотор нь муухайрч, цөхрлийн туйлд хүрсэн хонгороо дархан руу буцав. Түүнд мөнгө байсангүй. Хаана хандхаач мэдсэнгүй. Тэр идэр цөм рүү хэдэн 10 удаа залгасан ч түүний дугаар холбогдохгүй, эсвэл шууд тасарч байв. Осрын тушаалаар түүнийг бүр мөсөн хаасан байлаа. Тэрээр эцэг эхээ сулалахын тулд таньдаг бүхнээсээ гуйж, өр тавьж, өмгөөлөгч хөслөх гэж оролдов. Энэ бол түүний амьдралын хамгийн хар өдрүүд байв. Гэтэл жинхэнэ там эхэлж байсныг тэр мэдсэнгүй. Нэгэн бороотой өдөр түүнд цагдаагийн газраас дуудлага ирлээ. Та хонгороо мөн үү? Таны эцэг саатуулах байранд зүрх нь гинт хаагдаж нас барлаа. Стрессээ даагаагүй бололтой. Хонгороогийн чихэнд юу ч сонсогдсонгүй. Тэр газар унааж ухаан алдах төхөв. Аав нь түүний түшиг тулгуур болсон аав нь үгүй болжээ. Үжингоо осор хоёрын хувьд энэ бол сул гинжийг таслах эхний алхам байв. Тэд хонгороог бүр мөсөн унгаах, ямар ч түшиг тулгуургүй, эргэж ирэх нүүргүй болгохыг хүссэн юм. Хонгороог аавынхаа шарилыг авч оршуулгын ажил дарагдан гүйж байх хооронд дараагийн цохилт ирэв. Нөхрөө алдсан гэх шалтгаанаар ээжийг нь батлан даалтаар түр сулалжээ. Хонгороо ээжигээ авч ганц үлдсэн хамаг юмаа түшгэлэхээр дархны имлэгээс гарч явах үед тэднийг нэгэн хуучин Волга машин хүргэж өгөхөөр болов. Замд хотын захын эргэлт дээр эсрэг урсгалаас асар хурдтай ирсэн ачааны машин тэдний машиныг торох юмгүй мөргөж зам дээр хэд хэдэн удаа эргүүлээд хайчхав. Тоормос гинт ажиллахаа байсан гэж ачааны машины жолооч осрын хөлсний хүн мэдүүлсэн бөгөөд тэр даруй зогтон алга болжээ. Хонгороо ухаан орохдоо эмнэлгийн орон дээр байв. Түүний бие хөхтниц болсон ч хевлийдэх ураг яагаад ч юм гайхамшгаар амьд үлдсэн байлаа. Гэвч түүний ээж тэр бүхнийг ойлгов. Энэ бол осол биш байсан. Энэ бол аллага. Тэд эхлээд түүний хүүг хулгайлж дараа нь нэр хүндийг нь одоо эцэг эхийг нь хөнөөлөв. Нэгэн дор тэрээр өнчин хүүгээ алдсан, нөхөртөө хаягдсан, гүтгэгдсэн, жирэмсэн нэгэн болон хувирав. Эцэг эхийнхээ оршуулгаас хойш 7 хоногийн дараа идэр цөм Чингис хаан эсгонгоцны буудалд Намжингийн хамт зогсож байв. Түүний царай ямар ч сэтгэл хөдлөлгүй үхмэл байв. Осор захирал түүний мөрөнд нь гар тавиад "Минийхөө Америк нэгдсэн улсад очоод шинэ амьдралаа эхлүүл. Чи агуу эмч болно. Энэ бүхнийг март" гэж хэлэв. Идэр цөм эргэж ч харсангүй онгоцны хонгил руу алхлаа. Яг тэр мөчөөд дархны нэгэн захын хороололд эцэг эхийнхээ шарил дээр хонгороо зогсож байв. Түүний нүднээс нулимс гарахгүй, харин дотор нь гал дүрлзэж энэ бүхэнд цэг тавихаар шийджээ. Тэр сэтгэлээр унсан цөхөрсөн ч бууж өгөхөөр шийдсэнгүй. Тэр хевлийдэх үрээ илбээд шивнэлээ. Тэд биднээс бүхнийг авсан. Гэхдээ тэд чамайг авахгүй. Би чамайг энэ бохир заван улсаас хол аваачна. Би амьдрна. Би эргэж ирнэ. Би бүхнийг буцааж авна. Тэр Солонгос руу ажил хийхээр явнаа гэж ирсэн шийдэв. Тэрээр дөнгөж амарчаад л явхаар төлөвлөж эхэллээ. Харин энэ хүүхдээ яах вэ? Түүнийг энэ аюултай хүмүүсийн гар хүрэхгүй газар үлдээх ёстой. Гэхдээ хаана хэмээн дахин удаанаар бодлоо. Дархан хотын захын эцэг эхийнх нь халуун амьсгал шингэсэн тэр жижиг хэн байшин одоо хүйтэн эзгүй оргижээ.
Хонгороо хүндэрсэн хөвлөгээ тэрэн цонхоор ширтэн. Гадаа өвлийн сүүлж хаврын ихэн сар гарч шавар шавхаатай нийлсэн нойтон цас хаялж байв. Ээж аавынх нь оршуулгаас хойш 3 сар өнгөрчээ. 3 сарын турш тэр амьдараа оршуулгдсан мэт байв. Түүний дотор зөвхөн 2 л зүйл үлджээ. Хизээч ажиллахгүй гашуун, уй гашуу. Мөн хөвлөдөх хүрийнх нь өдрөөс өдөрт хүчтэй болох хөдөлгөөн. Тэрээр бүхнийг шийдсэн байлаа. Тэр явах болно. Энэ улсаас, энэ бохир заваан явуулга, худал хуурмаг үхэл хагцал дундаас явах болно. Тэрээр Солонгос руу ажил хийхээр явахаар шийдсэн байв. Эцэг эхийнхээ байшинг зарж, гарт нь хатгагдсан хідэн төгрөөг түүний нэг талын тээз, харь газар эхний хідэн сар амь зогоохол мөнгө болно гэдгийг тэр сайн мэдэж байв. Гэхдээ тэр ганцаараа явж чадахгүй. Энэ бяцхан амь. Тэр хүүхдэд хэврээд онгоцны буудалд очивол осор үжингой нарын алуурчны нүд түүнийг яаж олохыг хэн мэдэх вүлээ. Тэд хүүг нь хулгайлсан. Тэд эцэг хийг нь хөнөөсөн. Тэд энэ хүүхдийг нь ч амьд үлдээхгүй гэж бодхоос байж сууж чадамгүй хачин муухай мэдрэмж төрж өөрийн ирэхгүй нааш цааш хий дэмий сэлгүүцэх хөдөлгөөн хийн. Үгүй, тэр энэ хүүхдээ алдахгүй. Алдахгүй тулд тэр түүнийг өөрөөсөө холдуулах ёстой байв. Энэ бол түүний сэтгэл зүрхийг уурж ухаан бодлыг нь галзууруулах шахсан аимшигтай зөрчил ажээ. Тэр орой шүнгүй уйлсаар эцэст нь нэгэн шийдвэр гаргажээ. Тэр хүүхдээ аюулгүй сайн айлд түүнийг хизээж олохгүй газар үлдээх ёстой. Асрамжийн газар биш. Тэр өөрийнхөө гараар итгэлтэй хүнд өгөх ёстой. Гэхдээ хинд? Хаврын тэнгэр шиг уур амьсгалтай нэгэн өдөр түүний өвдөлт эхлэв. Дархны амаржих газар руу тэр ганцаараа алхлаа. Нөхрийнхөө гараас хөтөөлж ээжийнхээ совилуулж байсан анхны төрөлжих нь биш. Энэ удаад тэрээр дайны талбар руу ганцаар зэвсэггүй орж буй цэрэг мэтэл байв. Өвдөлт, айдас, цөхрөл дунд олон цаг өнгөрсний эцэст нэгэн совилогч охин байна. Хөөхөн охин байна ээжээ гэх дууг тэр зүүд нойрны хооронд сонсов. Нялхулаан амьтныг цээжин дээр нь тавихад хонгороогийн хатсан нүднээс нулимс урслаа. Бяцхан амьтан ээжийнхээ үнэрт автаж нүдээ ажуухан нэв. Тэр нүд эдэр цүмих шиг гүн бас өөрийнх шиг нь очтой харц. Түүний 2 дахь хүүхэд анхны хүн хаана ямар байгааг ч мэдэхгүй байхад 2 дахь нь энд түүний гарт байна. Би чадахгүй гэж тэрээр шивнэлээ. Тэр охиноо үнсэж бүх хайраа, бүх гомдлоо, бүх цөхрөнгөө шингэн байж үнсэв. Ээж нь чамайг аврах ёстой. Надаас хол байлгаж байж л чамайг минь аварч чадна. Амарчих газраас гарах өдөр хонгороо нийлх охиноо өлгийдэн аваад юу хийхээ мэдэхгүй эмнэлгийн хонголд хэсэг зогслоо. Тэрээр асрамжийн газрын талаар асуухаар зэхэж байтал хажуугийн өрөөнөөс эмэгтэйчүүдийн тасгаас нэгэн эмэгтэй уйлан гарч ирэхийг олж харав. Тэр эмэгтэйг нөхөр нь түшиж болроо хонгор минь битгий уйлда эмч хутлаа хилээгүй байх. Дахиад л ингэж байлаа. Үгүй надад найдвар байхгүй гэсэн шүү дээ. Би хизээч хүүхэдтэй болохгүй. Би чам шиг сайхан залууг үр удамгүй үлдээлээ. Чам шиг суваа эм гэж намайг хараасан нь үнэн байж. Энэ бол болор болд 2 байлаа. Тэд хөдөөнөөс эцсийн найдалгаа тавин хотын эмнэлэгт ирсэн ч болрын бие дахин хүүхэдтэйх ямар ч боломжгүй болсныг саяхан сонсцоход байв. Болор газар сууж нүрээ даран мэгшин уйлж эхлэв. Түүнийг тойрон зогсох хүмүүс өрөвдсөн ч яаж чадахгүй тойрон гарцгаана. Хонгороо тэднийг харж зогслоо. Энэ нэмэгтэй цөхрөл. Энэ бол түүний мэддэг цөхрөл байв. Өөр шалтгаантайж яг адилхан зүрх зүсэм цөхрөл. Болор хүүхдгүй байхын зовлонгийн төлөө зөхөрч байхад хонгороо хүүхдтэй байхын төлөө зөхөрч байв. Тэр айжуухан тэдэн рүү алхав. Болд хан туршсан ядарсан нүдэрээ түүн рүү харав. Юу та 2 хүүхэд хүсэж байна уу гэж хонгороогийн хоолой чичрэн хэллээ. Болоор уйлгаа болж нулимстай нүдэрээ үндийн харав. Түүний харц хонгороогийн өмнөх нийл хантан дээр туслаа. Юу гэсэн үг лээ? Ингэж болоор шивнэв. Би хол явах гэсэн юм аа.
Гэх хонгороогийн дуу илүү ихтгэлтэй сонсогдож хоолойг нь даван цуурайтлаа. Надад энд хинч байхгүй. Аав ээж хоёр минь өнгөрсөн. Би энэ хүүхдийг авч явж чадахгүй. Гэхдээ би түүнийг асрамжийн газарт үлдээж зөрхөлөхгүй байна. Хэрвээ та хоёр түүнийг өөрийн хүүгчгийг хайрлаж чадах юм бол болдын нүд том руу, болор ухсхийн босож хонгороогийн гар руу сарвайв. Чи үннээсээ хэлж байна уу? Бурхан минь, бид хоёр хүүхэд өргөж авахар хөөцөлдөж байгаа. Хонгороо тэдний нүд рүү ихс харлаа. Болдын цочсон харцсан ч тогтож, болрын шүтэн биширсэн галзуурсан мэдч үнэнч харц. Тэд сайн хүмүүс байна. Хөдөөгийн, энгийн, амьдралд ойрхон хүмүүс. Осрын гар хизээж хүрэхгүй тийм газар. Тэр шийдлээ. Тийм ээ. Гэхдээ та хоёр надад амлалт өг. Та хоёр түүнийг миний охин гэж хиндэж хэлэхгүй. Та хоёр түүнийг өөрсдийнхөө охин болгоно. Бас намайг хизээч бухай. Эмнэлгийн нэгэн булангийн өрөөнд тэд хэрэгтэй бичих цаасны ажлыг яаравчлан амжуулав. Аз болоход болд таньдаг хүнээрээ дамжуулан төрсөн даруйда их нь хайсан хүүхдийг үрчлэн авч байгаа мэтээр бичих баримтыг хурдан зохицуулж чадав. Энэ бүхэн хонгороогийн зүрхийг мянган зүгээр хатгах мэт болж байсан ч тэр охиныхоо төлөө тисэж байлаа. Болор охиныг твэрч нүд салгалгүй ширтэн. Тэр 10 жил хүлээсэн аз жаргалаа атгахчихсан мэт байв. Хонгороо явхаар босов. Түүний цүнхэнд солонгос явах тийз ганц 2 хувцсал байлаа. Зогсооч ингэж болор түүнийг дуудав. Түүний нэр юу гэж дуудах вэ? Гэхэд хонгороо эргэж харлаа. Нүдэнд нь нулимс цэлгэнсэн ч тэрээр инээмсэглэхийг хичээв. Би түүнд нэр өгөөгүй. Гэхдээ хэрвээ болдог бол та түүнийг Ивэл гэж нэрлэж болох уу? Ивэл гинэ. Тийм ээ. Тэр миний амьдралд ирсэн сүүлчийн Ивэл байсан. Одоо та хоёрын амьдралын Ивэл болж байна. Ивэл. Болор нэрийг шивнэн гой нэр байна. Бид түүнийг Ивэл гэж дуудана гэлээ. Хонгороо охин руугаа сүүлчийн удаа дөхөв. Бяцхан үрчлээтэй гар нь агаарт хөдөлж байв. Хонгороо хүзүүнээсээ нэгэн зүйл авлаа. Энэ бол эдэр цумын түүнд анх өгсөн ийдээр нэмхнэхээ тэнцүү үүрт гэж бичүүлэх гэж байгаад ийхүү гэж тавчилсан тэрхүү мөнгөн зүйлт ажээ. Энэ гэж тэрээр болрын гарт зүйлтийг тавив. Энэ түүнийх ядаж эцгээс нь үлдсэн ганц зүйл. Үүнийг л хүзүүнд нь зөвлөж яваарай. Түүнийг хамгаална. Болдын харц мөнгөн зүйлт дээрх эртний мэд ийхээ үү гэсэн бичигдээр тусав. Тэр юу ч асуусангүй. Тэрээр энэ залуу эмэгтэй нууц хичнээн гүн, хичнээн аимшигтай болохыг тааварлаж байсан ч одоо түүнд зөвхөн энэ бяцхан Ивэлэл хамаатай байв. Баяртай миний охин Ивэл гэж хонгороо шивнээд эргэж чарсангүй өрөөнөөс гарлаа. Тэрээр эмнэлгийн хаалгаар гарч хаврын хүүтэн агаарыг гүнзгий амьсгалав. Тэр чөлөөлөгдсөн мэд бас бүхний алдсан мэт мэдрэмж төрж байв. Нэг хүн ал урчтын гарт, нэг охин нь сайн хүмүүсийн гарт. Харин тэр одоо өөрөө зөвхөн өшөө авалт эсвэл ядчил амьд үлдэх тэмцэл рүүгээ явж байлаа. Тэрээр Улаанбаатар орох автобусанд суув. Сонхоор дархан хот ард хоцорхоод тэр нүдээ анлаа. Солонгос түүнийг хүлээж байв. Инчоны ниск онгоцны буудал хонгороог хүл хөдөлгөөн танихгүй үнэртэй үгс гэрлэн чимэглэлээрээ угтаж авлаа. Тэрээр охиноо болор болд хоёрт үлдээснээсээ хойш зүрхнийхээ талыг суглуулад хайчихсан мэт хоосорч зөвхөн урагшлах гэсэн нэгэн зөрүүд хүслээр л амьсгалж байв. Эцэг хийхээ зарагдсан байшингийн мөнгө ганц цүнхтэй хувцснаас өөр түүнд юу ч үлдсэнгүй. Түүний солонгос дахь амьдрал гүүрогийн хар захын нэгэн жижиг үйлдвэрийн доод давхрын цехээс эхэллээ. Өдөрт 14 цаг кимчи савлаж, хүнд хайрцаг өргөж, шөндөө дөрүүлээ багтах жижигхэн өрөөний шалан дээр бусад гуэрилла ажилчтай хамт хоноглоно. Түүнийг хинж хонгороо гэж дуудахгүй. Ажимаа эсвэл тэр монголол гэх хилчгүй, танилчгүй тэрээр анхны хэдэн сар зөвхөн уй гашуу, кимчиний хурц үнэр хоёроор л хооллож байв. Түүнд шантрах эрх байсангүй.
Нэг хүн алуурчдын гарт, нэг охин нь ам аврахын тулд харийн айлд. Тэр мөнгө олох ёстой байв. Хүчтэйч болох ёстой байв. Учир нь тэр эргэж очино. Тэр 2 хүүхдээ олох болно. Физикийн олимпиадад төрүүлж явсан сэргэлэн ухаан түүнийг энэ хар ажилд удаан байлгасангүй. Тэрээр хэл сурч эхлэв. Ажлынхаа хажуугаар шөнийн зах дээр ачаа зөөж хэдэн фон илүү олсон мөнгөөрөө солонгос хэлний ном авч үсэг нүдлэн үг цээжилж эхэллээ. 5 жил өнгөрөхөд хонгороо өнөөх кимчиний үйлдвэрийнхээ нэгтлэн бодох бүртгэлийг хийж Монгол ажилчдыг нь хариуцсан менежер болсон байв. Гэвч энэ түүний эцсийн зогсоол биш. Тэрээр мөнгө цуглуулсаар Монгол солонгосын хооронд жижиг бараа эргүүлэх гарын 8 эхлүүлв. Түүний тооцоотой нарийн толгой нь ашиг хаана байгаа гадарлаж байлаа. Ахаад 5 жил өнгөрөхөд хонгороо сөүлийн зүүн дүүрэгт их хүр буюу энэ нэрийг ИХУ зөвлөлтнээсээ сэтвэлсэн нэртэй жижиг худалдааны компани байгуулж өөрөө захирлан болжээ. 15 жилийн дараа 47 наснда хонгороо хөл дээрээ бат зогссон мөнгөтэй нөлөөтэй бизнес хадагтай болсон байв. Түүний гадаад төрх өөрчлөгдөж үнэтэй хувцас өмсөж тансаг машинд суусан ч түүний нүдэн дэх гал унтраагүй боловч илүү хүчрэхэг болж өөрчлөгдөжээ. Түүний амьдралын цорын ганц зорилго хിവэрэ байв. Хүүхдүүдээ олох. Энэ хооронд дэлхийн нөгөө талд идэр цум амьдралаа шинээр эхлүүлж байлаа. Гэхдээ түүнийг шин хуудас биш, харин хуучин хуудсан дээрх бичээсийг баллаж арилгах гэсэн амжилтгүй оролдлого. Тэр Америкийн нэгдсэн улсад ангаахын сургуульд орж бүх уй гашуу, гэмшил, уур хилэнгээ хичээл ном руугаа чиглүүлсэн юм. Хүүгээ алдсан, хайртай хүн нь хуурсан гэх аавынх нь үг түүнийг өдөр бүр зүүдлүүлж, тэрээр сэтгэл хөдлөлгүй хүйтэн нэгэн болж хувирав. Тэр намжинтай гэрэлсэн юм. Энэ бол аавынхан шахалт. Бас үнэндээ өөрийнх нь амьдралаас ухарсан цөхрөнгөө барсан алхам л да. Тэдний гэрлэлт бол дурлалт хосуудын халуун хайран дээр биш, харин осрын бизнесийн гэрээ намжингийн тооцоо идэр цумын хоосон орон зай дээр суурилсан гэхэд болно. Тэд Монголд эргэж ирэв. Идэр цум улсын томоохон эмнэлэгт мэс заслын эмч болов. Тэрээр ядарсан хүмүүсийн амийг аварч хамгийн хэцүү найдваргүй мэс заслуудыг хийдгээрээ алдартай болов. Тэр бусдын амийг аврахдаа өөрийнхөө алдсан хүүгийнхээ өмнөөс нүглээ намжилж байгаа мэт зүтгэж байна гэж бодно. Гэвч тэдний гэр хүйтэн хിവэрэ 15 жил өнгөрсөн ч тэд хүүхэдтэй болсонгүй. Бид дахиад л үзлэгт орох хэрэгтэй юм болов уу гэж идэр цөм нэгэн орой ажлаасаа ядарч ирээд хэлэхэд намжин түүний өмнө цай тавиад хайраа эмч нар биднийг зүгээр гисэн штэ. Чиний ажил хэтэрхий хүнд минийх ч гэсэн стресс их байна. Жаахан амархаараа болох байхаа гэж ялдам нэмсгэлхийг хараад идэр цөм гүнзгий санаа алдав. Тэр өөрийгөө буруутгадаг байлаа. Тэр хонгороог нялх үрээ тэгээд алдагдсан хүүгээ. Би хүүхдийн заяа хайсан хүн. Надаас яаж ч өөр хүүхд гарах вүлээ дээ гэж тэр дотроо шаналдгаас үүдэлтэй юм болов уу гэж бодно. Тэр намжингийн аимшигтай нууцыг мэдэхгүй байв. Намжин түүнтэй сувхасаа ч өмнө 2 ч хүүхэдтэй байсан бөгөөд тэднийг хотын захын нэгэн байранд ээжээрээ асруулан идэр цөмөөс нууцаар өсгсөн ажээ. Түүний гол зорилго идэр цөмийн хүүхдийг төрүүлэх биш, харин осор захирлын мөнгийг авах байсан тул тэрээр гэрэлсэн өдрөөсөө эхлэн жирэмслэлтээс хамгаалах спираль тавиулжээ. Нэгэн өдөр тэрээр эмэгтэйчүүдийн эмнэлгээс гарч ирэв. Ерөндөгийн хугацааг дахиад 3 жилээр сонгууллаа. Бүх зүйл хэвийн гэж эмч хэлхийг сонсоод уцаа гаргаж ирээд идэр цөм рүү залгав. Хайраа, би сая эмнэлэгт очсон. Надад асуудал алга. Эмч зүгээр л витамин бичиж өглөө. Битгий санаа зовоорой. Яг энэ 15 жилийн хугацаанд хонгороогийн тэмцэл идэр цөмийн гимшлийн ард 3 дахь зам зурагдаж байв. Үжингоо эмгэн. Тэрээр өөрийнхөө жинхэнэ үг залгамжлагчийг нууц байранд хөлсний асрагчаар өсгүүлнэ. Тэрээр бяцхан итгэлтийг хайраар дутаагаагүй, харин хайраар хордуулжээ. Миний хүү эмээгийнхээ ганц ханхүү гэж тэрээр 5 настай хүүд хамгийн сүүлийн үеийн тоглоомыг авчирч өгнө. Асрагч тэр хитрхи их чихэр идэж байна гэж хэлэхэд үжингоо түүнийг хүүтнээр цоо ширтэж миний аж хүү юу хүссэнэ эдэн. Чиний ажил бол зөвхөн түүнийг хооллож хувцслах. Хүмүүжлийг би өөрөө хариуцнаа.
10 настайдаа этгэлд сургуулийнхаа хүүхдийг зодож эд зүйлийг нь эвдэлжээ. Захирал нь үжингоог дуудахад тэрээр инээмсэглэн орж ирээд захирлын ширээн дээр боотолтой мөнгө тавьж "Манай хүүгийн буруу бишээ. Нөгөө хүүхэд нь л үдсэн байж таараа. Энэ мөнгөөр сургуулийнхаа цонхыг янзлуулчихаарай." 16 настайдаа этгэлд анх удаа архиуж харт амхны зөөлөн хэлбэр хэрэглэж үзв. Тэр асрагчтай амьдардаг, хязгааргүй их мөнгөтэй, ямар ч хориг саадгүй нэгэн болсон гэдгээ мэдэрч гисэн нэгэн ажээ. Амьдрал бол миний л дураар байх ёстой зүйл гэдэгт тэр итгэдэг. Эмээ үжингоо түүнд энэ бүхнийг ивэл нэрийн дор олгосоор насанд хүрээгүй бяцхан хүүхэд эвдэж гүйцжээ. Тэрээр өөрийнхөө гараар жинхэнэ мангасыг бүтээж байгаагаа тэр мангас нь эцэстээ өөрийнх нь амийг ч авах аюултайг мэдсэнгүй. Зөвхөн осрын удмыг хадгалж байна хэмээн багтаж суув. Энэ бүх үемээс хол хөдөөгийн нэгэн суманд 15 настай нэгэн охин морь унаж салхи татуулан давхиж байлаа. Тэр бол болор болд хоёрын нүдний цэцгий аз жаргалынх нь их ундраг болсон ивэл. Тэрээр игэлж ирээ малчны охины амьдралаар амьдарч ээж аавдаа тусалж сургуультай шамдан суралцсан. Түүнчлэн өөрийгөө өргөмөл гэдгийгч түүнийг ямар их үнээр аварсныг ч мэддэггүй байв. Нэгэн газар мориноосоо бууж худгийн уснаас уухтаа хүзүүндэх зүйлээ оролдов. Ээж аавынх нь хэлснээр түүнийг төрөхтөн л хамт байсан, хизээч салгаж болохгүй гэж загсан ийхээ үг гэх эртний үсгтээ мөнгөн зөвлөлт. 15 жилийн дараа салсан 4 зам аажмаар нэг цэг рүү иргэн нийлэхээр бэлтгэгдэж хувь заяаны зураас нь улам тодорч буйн энэ ажгуу хэмээн хэрв хэн нэгэн юм мэддэг хүн байсан бол хэлэх байсан буйзаа. Америкийн нэгдсэн улс Балтимор хот Джонс Хопкинсын их сургуулийн эмнэлгийн хүлээн авах тасагт эдэр зам 36 цаг тасралтгүй үргэлжилсэн ээлжээсээ бууж байлаа. Түүний нөөд хисаа мэт улаан эргэж биеийн хар тоглох шиг хүндэрсэн ч ухаан санаа нь мэс заслын хутга мэт хурц хэвээр ажээ. Хонгороог гэмт хэрэгтэй гэдэгт итгэж хүүгээ бүр мөсөн алдсан тэр өдрөөс хойш эдэр цүмийн доторх ямар нэгэн зөвл өгөж оронд нь хүйтэн зоригтой нэгэн машин шиг ажиллаж эхэлсэн юм. Тэрээр аавынхаа санал болгосноор Америк руу эмчээр сурахаар явсан нь зүхталт биш, харин өөрийгөө шийтгэх, нүглээ цайруулах гэсэн цөхрөнгөө барсан оролдлого юм л да үнэндээ. Тэрээр гэр бүлийн бизнес, эд хөрөнгө, улс төрөөс татгалзаж хүний амьдралын хамгийн эмзэг шугам дээр ажиллахаар шийдсэн нь энэ. Түүний сурсан зүйл хитрхи харгас хэрцгий байв. Босод оюутнууд алдар нэр мөнгө хөөж байхад эдэр зам зөвхөн үхэлтэй уралдана. Түүний гарын уран эвсэл, аимшигтай тайван байдал, ямар ч хүнд нөхцөл зөв шийдвэр гаргах чадвар нь түүнийг багш нарын дунд домог болгож байв. Тэрээр өвчтнийг зүгээр л нэг бие махбод гэж харна. Сэтгэл хөдлөл үгүй, харамсах зүйлч үгүй. Түүний аварсан ам бүрэн түүний алдсан хүүгийнхэн төлөөх өргөл мэт санагдагч доторх нь хоосон орон зайг хизээч дүүргэж чаддаггүй байв. Наминжин жилд 1-2 удаа л түүнийг эргэж ирнэ. Тэд Нью-Йоркийн үнэтэй ресторанд хооллож Бродвейд жүжиг үзнэ. Наминжин түүний амжилтаар бахархаж жинхэнэ хүчрхэг хосоодын дүрт тоглоно. Хараа бид хизээх хүүхдтэй болох вэ? Гэж эдэр зам нэгэн орой тэдний амьдардаг тансаг орон сууцны сонхоор хотын гэрлүүдийг ширтэн зогсохдоо асуув. Наминжин түүний ард ирж тэврээд бид хичээж л штэ хонгор минь. Чиний ажил хитрхи хүнд, минийх ч стресс ихтэй байна. Бид хоёр эндхийн хамгийн сайн эмнэлэгт үзүүлсэн. Бидэнд ямар ч асуудал байхгүй гэсэн. Зүгээр л цаг нь болоогүй юм байлгүй дээ. Энэ бол түүний хамгийн том худал үг. Эдэр зам өөрийгөө ч Наминжингч хит хитэн удаа шинжилгээнд оруулсан. Хариу нь үргэлж нэг. Тэр ирүүл. Наминжинч мөн адил ирүүл гэсэн онштой. Эдэр замд энэ нь л хамгийн том шийтгэл болно. Тэрээр бие махбодын хувьд үр хүүхэдтэй болох бүрэн чадвартай байлаа. Гэтэл яагаад бурхан тэдэнд үр хайрлахгүй байна вэ? Намайг хүүхдийн заяа хайсан байх. Гэж тэрээр нэгэн шөнө унтаж чадахгүй хөрвөөхтөө өөртөө шивнэн удаанаар бодсон ажгуу. Би анхны хүүгээ хамгаалж чадаагүй. Түүний хулгайлагдахыг, эхийг нь тэр эмэгтэйг явахыг нь зөвшөөрсөн. Тиймээс л надад дахиж хизээч үр заяа ахгүй.
Тэр энэ бүх бурууг өөртөө тохож дотроос өөрийгөө аюумшигтайгаар буруутгаж зүгчээ. Харин номинжин түүнийг өрөвдсөн харцаар харж нууцхан нэмсгэлдэг байв. Түүний хөвлөд их спираль яг л төлөвлөгөөнийхэн дагуу ажиллаж осрын гэр бүлийн эд хөрөнгийг өөр хүүхдэд очихоос сэргийлж байлаа. Түүнд эдэр цүмийн хүүхэд хэрэггүй. Түүнд зөвхөн эдэр цүмийн овог осрын мөнгө л хэрэгтэй. Тэрээр энэ хугацаанд Монголд нууцаар өсгдөг 2 хүүхдээ ирээдүйн саятнууд болгох суурийг тавьж байсан юм. Сургалтаа дүүргэж Америкийн хамгийн нэр хүндтэй мэс засалчдын нэг болсныхоо дараа эдэр цүм бүгдийг гайхшруулсан шийдвэр гаргасан нь Монгол руугаа буцах байлаа. Аав нь түүнд зориулж зөвхөн VIP үйлчлүүлэгчдэд зориулсан хувийн эмнэлэг барьж өгөхөөр амласан ч тэр татгалзаж би улсын 1-р эмнэлэгт орноо гэж аавдаа хэлэв. Үгүй чи чинь галзуурч хаяа. Тэнтхийн тоног төхөөрөмж цалин хангамжин шалан дээр чи миний нэр хүндийг бодохгүй байна уу? Би таны нэр хүнд биш, хүний аим аврах гэж эмч болсон гэж эдэр цөм хүйтнээр хариулснаар тэдний яриа өндөрлжээ. Тэрээр Монголд иргэн ирж улсын эмнэлгийн хамгийн хүнд ачааг үүрдэг элэгцэс нойр бэлчирхаа мэс заслын тасагт ажилд оров. Он жилүүд өнгөрчээ. Эдэр цөм одоо 49 настай. Түүний нэр Монголын ангаах ухаанд домог мэт яригдаж эхлэв. Эдрээ эмч найдваргүй гэж буцаагдсан мөнгөгүйгээсээ болж өглөө хүлээсэн ядарсан хүмүүсийн сүүлчийн найдвар амийг нь аварч хамгаалдаг нэгэн болсон тул ийхүү нэр төр нь цуурайджээ. Тэрээр хамгийн нарийн төвөгтэй элэг шилжүүлэн суулгах мэт заслуудыг хийж олон зуун хүний амийг аварсан алдартай нэгэн болж хувирав. Гэвч түүний хувийн амьдрал цэвдэг хүйтэн хിവэр үргэлжилж юу ч түүнийг өөрчилж чадахгүй хэцүү байсаар тэрээр тансаг харшид бус хотын төвд нэгэн минималист загвартай цэвэрхэн гэхдээ л цаанаал нэг хачин хүйтэн орон сууцанд ганцаараа амьдрна. Номинжинтой тэд зөвхөн цаасан дээр л ихнэр нөхөр. Номинжин буйны сан байгуулж нийгмийн дээдсийн хүрээлэлд эргэлдэж осрын мөнгөөр өөрийнхөө нууц хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийсээр завгүй явна. Нэгэн шөнө эдэр цөм 14 цаг үргэлжилсэн хүнд хагалгаанаас дөнгөж гарч ирэхдээ хөдөөгийн ядуу айлын 10 настай хүүгийн илгийг ээжийнх нь илгэний хэсгээр амжилттай сольсон байв. Тасгийн гадна хүүгийн эцэг түүний өмнө сөхрөн унаж гарыг нь үнсэн талархаж юу гэхээ мэдэхгүй эмчээ та бол бурхан та миний хүүг аварлаа гэхэд эдэр цөм ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр гараа татаж авав. Юунд ингэтлээ баярлаж талархсан юм дээ. Би зүгээр л үүрэгт ажиллаа хийсэн шүү дээ. Тэр зүгээр олноо. Асрагчийн зааврыг сайн дагаарай. Гिचгээд тэрээр угаалгын өрөөнд орж гараа улайтлан савндаж халдваргүйжүүлэх зураа толинд өөрийгөө харав. 49 настай, амжилттай, алдартай. Гэвч дотор нь ассар том хар нөхө онгойсон амьдралд итгэлгүй нэгнээр өмнө нь зогсно. Тэр одоо ганцаархна. Аварсан олон зуун амин түүний алдсан ганц хүүг орлож чадахгүй. Эсвэл түүнийг хизээж хүүхдтэй болохгүй гэсэн тэр заяаны хараалыг арилгаж чадахгүй л байв. Яг тэр мөчөд хотын нөгөө захад 10 дугаар хэсэгт гардаг тэр эмнэлгийн орон дээр түүний жинхэнэ хүү итгэлд хар тамхи архины хордлогоор үхлийн ирмэгт ирчихсэн илгэн ажиллагаагүй болсон хэвтэж байсныг тэр мэдсэнгүй.